За өнөөдөр аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар бас мөн хэдэн асуудлыг авч хэлцлээ. Тухайлбал одоо зорилттой төрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт мөн ажлын төлөвлөгөөг мөн төсөвтэй хамт хэлцэн баталлаа. За зорилттой төрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн маань гол хөтөлбөр маань одоо Монгол Улсын засгийн газрын 2016 оны 16 дахь тогтоолоор бол хэлцэн батлагдсан. За уг хөтөлбөрийн маань зорилго бол одоо нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай байгаа айл өрхийг тодорхойлох, за мөн тэдгээр өрхийн гишүүдийн эрэлт хэрэгцээ, санаачлаг одоо боломж тулгуурлан тэдгээрийг бол боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, за мөн хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн зэрэг үйлчлэгийг бол багцлан хүргэх замаар одоо зорилттой өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах амжиргааны түвшинг бол дасралтгүй хөгжүүлэх бодлогын баримт төчгөтийг бол өнөөдрийнхөө хөтөлбөрийн зорилгоор хэлэлцэн батллаа. За зорилттой төрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн маань зорилт бол ерөөдөө аймгийн хэмжээнд нийтдээ 97 багт бол 1940 өрхийг бол 4 жилдээ багтаан өрхийн хөгжлийг бол мэдээллээр хангах, за мөн тухайн өрхүүдийг одоо заавал хөгжих өрөх, хөгжлийн төлөө өрөх, хөгжлийг дэмжигч өрөх, хөгжлийг бүтээгч өрөх гэсэн дөрвөн ангиллалд хуваан хөгжүүлж 4 жилдээ багтаан тэдгээр өрхүүдийг одоо зорилттой түвшинд хүргэх гол бодлогын баримтчгуудыг мөн тусган хэрэгжүүлэх ажлыг бол өнөөдрийнхөө тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. За сумын түвшинд бол одоо амжиргаар дэмжих зөвлөл болон хамтарсан багтай хамтран одоо эдгээр өрхүүдийг зорилтод бүлэг буюу одоо нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай байгаа айл өрхүүдийг одоо суманд бол амжиргаар дэмжих зөвлөл болон хамтарсан багтай хамтран зохион байгуулахаар ингэж төлөвлөгөөний төсөлд оруулж ирлээ. За мөн дараагийн хэлцэн асуудал одоо аймгийн хэмжээнд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2017 оноос 2020 он гэсэн үндсэн 4 жилийн үе шаттайгаар бол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг бол хэлцэн баталлаа. За хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бол одоо 6 бүлэг 24 зорилттой 64 хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд бол хэлцэн баталлаа. За аймгийн хэмжээнд хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө тайланг бол одоо аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд, сум иргэдийн төлөвчдийн хурлын бол хэлцэн тайлан дүгнэлттэй бол өгч ажиллаж байгаа. Хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөнд гол нэг тусгагдж байгаа нэг асуудал бол одоо аймгийн хэмжээнд аливаа зөрчигдсөн эрхийг сэргээх, тэр дундаа одоо эрхийн зөрчигдсөн хүүхдийг төрийн болон төрийн бус байгууллагын хамгаалтанд авах, за мөн хүүхэд эрхээ өөрөө хамгаалдаг байх. Энийг хүүхэд өөрийнхөө удирдлагын байгууллагаар дамжуулан хүүхдүүд өөрийнхөө эрхийг хамгаалах ийм тогтолцоон шилжиж. Дээрээс мөн аймгийн хэмжээнд гэр бүл хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх байгууллагыг байгуулахын зөв маа гэсэн юм шийдэл төрсөн. За мөн бас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд прокурорын байгууллага, иргэний зөвлөл, мөн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын дэргэдэх хүний эрхийн хороо, нутгийн удирдлага хууль хэлтийн хороо хамтарсан ийм үзлэг шалгалт цаашдаа хамтран зохион байгуулж гэдэг мөн энэ асуудлыг бол хэлцэн ярилцлаа. За мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болцсохгүй одоо айл өрөх эмэгтэйчүүд, хүүхд багчуудыг бол өртөхөөс нь өрцөн сэргийлэх ажил арга хэмжээг голчлон анхааря гэдэг ийм асуудлыг бас мөн энэ хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүллээ. Эцэст нь бол одоо аливаа сумын түвшинд, аймгийн түвшинд, багийн түвшинд гарч байгаа бүх бодлого шийдвэрийн төслүүд маань хүний эрхийг хангасан байх гэсэн гол зорилтыг бол цаашд анхааран ажиллах нь зүйтэй маа гэсэн аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс гарсан санал санаачлагууд бол төлөвлөгөөнд цаашдаа тусгагдаад явна гэж ойлгож байна. За мөн аймгийн хэмжээнд бас аваад үзэхэд бол хүний эрхийг хангах дээр зөрчигдөд байгаа нэг гол ажил одоо туслах малчтын бол эрх зөрчигдөж байна. За мөн тухайлбал бас хувийн хвшил, ажилчдын цалин урамшууллыг олголтон дээр бас эрхэн зөрчигдөж байна. За мөн байгаль орчны тодорхой хэмжээний гэмтэр хүчрүүлж байгаа учраас иргэд маань бас эрүүл аюулгүй орчинд амьдрах ийм эрх зөрчигдөж байгаа гэх мэт ийм санал судалгаагаар ийм асуудал гарсан учраас уг асуудлуудыг тодорхой хэмжээнд бууруулах чиглэлээр хүний эрхийг хангах
үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мөн бас тусган хэрэгжүүллээ. Аймгийн иргэдийн түвшний хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар бас хэлэлцсэн нэг асуудал одоо төрийн дээд одон медаль Төв аймгийнхаа уугуул иргэдийг Төв аймгийнхаа салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан, өөрийнхөө мэдлэг оюун бүтээлч үйл ажиллагаа, мэдлэг чадваруудаа зориулан ажилласан Төв аймгийнхаа нийгмийн эдийн засаг, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хөгжлийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх, хөгжлийн төлөө одоо цэцэглэлд өөрийнхөө хувийн нэмрийг оруулсан албан агчдыг, иргэдийг төрийн дээд одон медальд нийтдээ 16 иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагналд бол тодорхойлохын ажлуудыг бол өнөөдрийнхөө хуралдаанаар хилцэж дээдчдийн байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ.